SV подкастын 2 дугаар үлрэлийн 13 дахь дугаар. За тэгэд энэ удаагийн зочноор Хүслэн дог шоуны одоо үүсгэн байгуулагч ярих уу. За киноны дуу оруулагч, хөтлөгч. За Хүслэн ах маань ирсэн байна. Хосоо гэгч. За сайхан амарч байна. Сайхан амарч байна. За уран бүтээл өндөр. Уран бүтээл өндөр. Уран бүтээл ч яхаа. Одоо би чинь яг маркетинг одоо ингэ подкаст хийж байгаа уран бүтээл гэж ярьж шүү дээ. За тийм. Тэгвэл уран бүтээл сайхан. Одоо нэг үе бодвол нэг 20 хэдэн дугаар биччихээ л гэж байна. За SV подкастыг үзэж байгаа, сонсож байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. За дүүгийнхээ урилгыг хүлээж авлаа. За урилга хүлээж авсанд баярлалаа. Яаж ч нэг хөтлөгч хүнийг үрцэн шууд баг би ингээд өөрөө хөтлүүлэх гээд шүү. Би ч баг өөрөө эхэлчих гээд шүү дээ. За хүслэх ойрын одоо сониач. За ойрын сониач намаржаа гэд одоо энэ хүмүүс чинь гэдэг чинь намрын дунд сар те ингээл хорим найр ихтэй. Хорим найруудаа хөтлөнө. За хажуугаар киногоо уншина, реклам уншина. Дуу оруулагч ихлэ хүмүүс чинь дандаа л нэг зөвхөн киногоор бодоод идэх байхгүй. Чи реклам, баримтат кино те нэвтрүүлгийн текст бүх юм уншина, хоолой уншилтаа явна. Ток шоугаа хөтлөн тэгэл телевиз радиогийн ажлыг хийгээл явчихна. За нэг хувьтай FM-тэй нэг FM. За энэ талаар FM. Та одоо юу хийгээд наа? За FM-ээ ажилуулад ток шоугаа хийж байна. Ток шоугаа хийж байгаа. FM-ээ хийж байна. Дуугаар оруулж байна. Дуу оруулж байна. Гөтөлтөө хийж байна. Гөтөлтөө хийж байна те. Одоо яг нөө 20 нарийн сарууд эхэлсэн. Ажил нэлээх. Аха. За FM-ийн тухаар хаа ярил л да. Ямар FM байна? За ямар үйл ажиллагаа явуулж байна? За бусад FM-ээс юугаар онцлогтой байна? Манайх 103.6 гэдэг Аядуу гэдэг FM. За. Ер нь дэлхийн сонгодог бүтээлүүд, дэлхийн дуу хөгжим, ер нь дэлхийн барууны хөгжмүүд, одоо барууны гэж ярьдаг байсан шүү дээ үед. Барууны хөгжмүүдийг юм төлхөө явуулахыг хичээдэг. За бусдаас нэг хектараар ялгарсан юм байхгүй. Хамгийн гол нь хүмүүс маань ингээл гадаад байгаа монголчууд их сонсоход тэ за нэг монголоо сонссон тэ нэг жоохон барууны хөгжмүүд, сонгодог хөгжмүүд, жаз хөгжмүүдийг сонсдог хүмүүс байдаг шүү дээ. Тийм чиглэлээр энэ нөхөдөө явуулах чиглэлтэй ажиллаж байгаа. Тэгэл сайхан монгол дуунуудаа явуулна. Ер нь 170% дэлхийн дуу хөгжмүүд явуулна. Тийм радио байгаа. Аян хэдгсэн бэ? 103.6. 103.6. Тий. Хэр удаж байгаа хаа? Одоо жил гарсан болж шүү дээ. Радио ажилладаг тий. Яг нь FM-нээс зүгээр уялдуулаад нэг сонирхолтой асуулт. Одоо жишээ нь хаа телевизийн контент ч юм уу, за реклам зар сурчлагаа янз бүрийн зүйлээрээ ашиг тодорхой хэмжээгээр олж болдог тийм үү? За одоо YouTube суугууд хөтлж байгаа хүмүүс байна. Эндээсээс ашиг болно, ивент ч байгууллагууд ч юм уу те. Үзэл дээр хандлтаараа дамжуулаад ашиг орлогууд олж байгаа. FM-үүд ер нь одоо ингэж процесс нь ашиг олохтой ашигын марч нь ер нь хэр байд юм бэ? За тухайн үед бол FM гоё байсан юм уу? Одооноос нэг 20 жил юм. Тий, яг радиогийн салбараа бол жоохон доош нээж байгаа зүйл биш. Яг одоо телевиз ч гэлтгүй, радио ч гэлтгүй хүмүүс зар сурталчилгаа өгөхийн тулд тэ FM-ийг ашиглахаа болцсон юм байхгүй. Одоо хүмүүс FM-ийг сонсохгүй байх гэвэл сонсохгүй байх биш, сонсож байгаа. Ингээл машиндаа сунгал радио сонсон шүү дээ. Тийм шүү дээ. Тэ? Өөр юу сонсох вэ? За автобусын оронгол радио сонсно. Таксичд радиогоо сонсно. Нэг CD ч юм уу MP явал тухайн дуу ингээл дуусчдаг тийм үү. Тэгэхээр радиогоор бүх одоо мэдлэг хүмүүс дуу сонсох гэж FM сонсгоо ойлцсон байна. Дандаа бид хоёр шиг юм подкастууд. За гоё нэвтрүүлгүүд тийм үнд сонсох гэж радио сонсдог болцсон байна. Одоо үеийн залуучууд эхлээд ер нь бол мод эргэж ярьдаг шүү дээ. Радио руугаа эргээд орж байна. Яг радио сонсоод ингээд одоо жишээ нь радио 102.5 гэл ингээл дандаа ингээл билборд явдаг те. Тэн дээр шин дуунууд ямар дуунууд хэрэгүүлж ийн гэдэг ингээд радиогоор мэдээлэл авдаг. Яалж болоо сайт ороод сонсохгүй тодорхой шүү дээ. Бас тэгж бас FM эргэж ийн. Яг зар сурталчилгаа тал дээр ч юм уу те радиог ашиглах болцсон байлаа. Ер нь бол 100% болцсон байна. Яг энэ бас одоо нөгөө мод эргэж ийн гэж та ярьж байна те. Одоо бас FM-ийг сонсоод байгаа бас нэг том шалтгаан нь би яалчгүй Баянамаар нэг 3 нэг радио байсан баг гэж бодсон баг. Өнгөрсөн нэг 5 жилийн хугацаанд бол яалтчгүй маш сайн одоо контентуудыг тэндээс үйлдвэрлэж гаргаж ирсэн 88.3 те. Хөтлөгчд нь одоо маш мундаг явж байгаа. За одоо өөрсдөө бас хувийн карьеруудыг эхлээд YouTube-оор бас орсон харагдчихлээ. Одоо зандаа ахаас бол ахаад те. Хашаах хашмог нэвтрүүлэг хийдэг байсан гэдэг ч юм уу те. Яг үүнтэй холбоотойгоор яг энэ одоо подкаст ч юм уу хүн нөгөө нэг машиндаа ингээд сонсоод явж байхад нэг юм ганцаар ингээд явж байхдаа ч юм уу эсвэл оройд цагаар явж байхад нэг би болохоор ингээд сонсоо явж байхад хантай юм шиг санагддаг. Юм сонсоод те. Гоё тайвшраа тэрнээс бас мэдлгүүд олж аваад гэдэг ч юм уу. Энэ нь бас эргэжиж буцаага магадгүй. Ахын те. Тэг яг
гэрүүл радио ч юм уу те 88.1 чиний хэлдэг 88.3 юм чи яг дэлхийн радиог стандартаар явж байгаа хгүй. Радио ямар байх хэвтэй. Радио гэдэг чинь дан нэвтрүүлэг явж ямар ч дуу хөгжим явахгүй. Зөв. FM гэдэг бол дуу хөгжим явна. Тэгээ энэ хоёрын ялгааг бас манай улс ялгах хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ одоо би бол чинь ерөөсөө мэддэггүй байхгүй. Тий. Радио гэхлээр ингээл за MJL радио л хэзээ MJL FM гэж ярихгүй үз. Дандаа MJL радио гэж. Яг л радиогийн зорчмоор явж байгаа байхгүй. Нэг ч дуу хөгжим явахгүй, нэг завхлангийн дуу явахгүй үз. Тэгээ намсрын нурын дуу явахгүй үз. Тийм байлаа. Тэгэл араас нэвтрүүлэг дууслаа дараагийн нэвтрүүлэг гардаг. Тий. Шууд нэвтрүүлэг дуусаад явдаг тий. Тий. Яг л телевизэн зарчмаар ажиллаж байгаа. Яг радиогийн дэлхийн стандарт гэж юм байгаа. Би тэрийг тэгж бод. FM бол яг уу дуу хөгжим явна, дуу хөгжмийн мэдлэг болгоно, тийм л хоёр ялгаатай байна. Бас энийг бас ялгаж салах гэх зүйтэй юм байна. Тий. За дуу оруулагч байсан. Одоо хүртэл байгаа тий. Байсан юу. Хамгийн анх ер нь дуу оруулж юу FM-д ажиллаж юу? Ер нь та яг юунаас хэлсэн бэ? Хоёул одоо бүр ингэ өслөх. Та бүр одоо аль сургууль төгссөн тэрнээс хэлчихдэггүй. Би чи Энтэй аймгийн хүн. За. Би чи 2005 онд хотод орж ирсэн. Улаацартай. Сартцсан. Юуг нь нөхөн чи би чи актер хэлбэр юм дургу. Тухайн үед чи нэг юм нэг симфони күртэг байдаг байсан. Дөнгөж хятадаас орчихсон. Суг нуур хятадсан. Гот мэдэхгүй. Автобусанд ороод кондуктораас энэ хаана идэв гэж заалгаж яадаг. Тэгээд FM-үүдийн хаалга төгсдөг гэсэн үг. Тухайн 2005-6 онд чи FM чи үү актер байлаа шүү дээ. Хаа би хөтлөгч болох гэсэн юм. Хөөгдөж байгаа. Чи одоо хөдөөний юм яах гэдэг. Чиний хөтлөгч гэж юу юу ийдгийг гарч игээд хөөгдөж гардаг. Тэгэл би FM-ээс нь уйлаа гарч идэг. Оёд. Тухайн намайг хөөж исэн FM-ийн дарга хөтлөгч найруулагч маань одоо яадаг вэ гэхээр аханд нэг ийм текст уншаад өгөөч. Аханд боломжтой ахын ажил дээр чи явдаг ч хамаагүй хүлээж ч хамаагүй аханд уншаад өгч. Чи гарч ийгэж хэлмээр санагддаг байхгүй чи. Тэгээд өөрөө би чинь яг төгөлдөр урам мэрэгчлээ байхгүй. Хөгжимч. Тийм. Христийн цуглаанд бөмбөр тоглодог байлаа. Төгөлдөр тоглодог байлаа. Тэгээд миний багасаа 5 дугаар ангиас мөрөөдсөн яг хөсөл мөрөөдөл маань нэвтрүүлэгч, дуу оруулагч, хөтлөгч гэдэг юм мэрэгжил. Одоо бол хөтлөгч гэдэг мэрэгжил байхгүй шүү дээ. Дуу оруулагч, сэтгүүлч. Би ерөөсөө телевиз хүн болно гэдэг. Тэгээд FM-д за нэг 2008 онд орвоо. $100.5 миний хамгийн анхны ажиллаж исэн радио. Одоо Ариунэгч маань үзчихвэл Ариунэгч ажиллаулдаг. Тэнд хөтлөгч болоод за одоо би FM хөтлөө сурчлаа. Одоо би монтаж хийж сурна FM дээр. Өөрийнхөө хоолойг монтажлаа ая дэвсээд ингээд өөрөө найруулагч. За сүүлдээ радиогийн найруулагч боллоо. За одоо би радио бол ингээд миний хувьд болчихлоо. Одоо би телевиз рүү явна. Одоо миний карьер хэрэгтэй. Би телевизээр гаргаад эхэлнэ гэдэг. За анх ТV-ийн телевизийг бидэн дэцэг угаараа TV8 гээл. TV8 телевизийн толин мэдээлэл хөтөлбөрт нэвтрүүлэгчээр орчихлаа. За олон жил нэвтрүүлэгч хийсэн одоо диктор гэж ярьдаг, анкер гэж ярьдаг. Мэдээ уншдаг. За нэвтрүүлэг одоо мэдээг уншаал байлаа. Янз. Тэнгүүл за одоо би дуу оруулагч болсон. Тэр үед Гранд Плазагийн зүүн талд нэг студ байдаг байсан. Одоо ямар ч студ вэ? Кино уншдаг студ. Ороод би ингээл ерөөсөн 33 аравтай. Тэрнийхээ дууг хатс, батарейн салгасан ингээл дуу оруулагчныг хараад сувчдаг. Ямар гоё би энэ ахагч нар шиг дуу оруулдаг болох юмс гэл. Дотор 3 хүн л дуу оруулна. Тэгэл ерөөсө 3 хүн дуу оруулаад ямар гоё ярьд юм бэ? Ямар олон хоолой гаргад юм бэ? Би чадах уу гэл. Тэгэл тэр дуу оруулж байгаа найруулагч намайг чи одоо уйддгүй юм уу чи одоо? Чи дуу оруулна гэдэг зүгээр амар зүйл биш шүү дээ ахын дуу гэл. Тэгэл хаа би чаднаа л гэдэг л. Тэгсэн чинь одоо талиагаж болцоо ганц зэрэг дуу оруулагч гэдэг гэсэн. Манай найруулагч бол пупа бол хараалаа ил урсгал ороод ирлээ. Яа ч үе ч гэсэн ганц зэрэгч байхгүй. Архиу гал болцсон. Дуу оруулагч нэг дуу оруулагч авахгүй. Ахаа би. Боломж гарч би оруулъя гэдэг. Энэ стана манай энэ студи 3-4 сар цаглаа. Чи ороод үзээдэгтэй гэдэг. Тэглээ. Тэгсэн чинь нэг мөгшний эзний Смиколын дүр өгдөн шүү дээ. За чи энэ царайг хараадах чи энэ хамгийн муухай царай таваач. За чи ийм хоол агаргах чадна л гэдээ орсон. За оруулаа гэсэн. Болж шүү наадах чинь гээл. Үслэх байж гараа. Яг тэр Смикол чинь тухайн үед нөгөө нэг ТV-с ирчлөө гардаг байсан шүү дээ. Одоо яг аль телевиз ч юм уу тэрний сайн мэдэхгүй. Хамгийн анхнд CD-гээр ч юм уу оддгийн телевизээр гардаг. За. Тэр үед нэг одоо нөгөө Гендалфын дүрд нэг дуу оруулсан хэмлээ. Одоо нэг бидний яг нэг чинь хоногссон дуу оруулалтын үед яг мөн үү?
Мөн өчнөө байгаа яг. Зөв. Бөгжний эзэж одоо бол маш олон дууруулагч нар болсон. Тухайн үед за миний л үед юм да. Тухайн үед гэхэлэр одоо манай ах эгч нар маань харуул бас энэ одоо юу одроод байгаа гэж хэлж байна. Миний үед байхгүй. Яг намаа ингээд сургууль хэлээд өгсөд байсан. Тэр үед за чи нэг дуурайгаад тах гал. Дуурайж хэлээд гал. Эцэнтэн минь намайг өршөөгтөн. Би чамайг яагаад ч өрсөж чадахгүй байна. Миний бүгж хаа байна. Ном шигэж эцэнтэн намайг өршөө гал гэсэн. Оо болж байна. Наад чав. Тэгтээ яг муу мэ те. Тэгэл би ч урамсаж байгаа байхгүй. Тэгвэл үндсэн ажилтан болцсон. Үндсэн ч гэж тэ 40,000 төгрөгийн цалинтай. Тухайн үед 40,000 гарч саандаа дүнгэж нээгт. За дуртай уцаа авч өмсдөг байлаа шүү дээ. Тэгэл солонгос кинонууд орж ирсэн. Шунзан киноуз 23 дугаар анги гээл. Тэгэл найруулагч маань за чи одоо ингээд ганцхан үний хоолой дураагаад оруулаад байна. Дууруулагч гэдэг нь ерөөсө хоолойны тоглолтол 100% шалтгаалдаг. 90% нь ерөөсө чадвар, 10% нь хоолойны өнгө гэдэг шүү гэж байгаа. Тэгэл би өөртөө ярьж эхэлсэн. Толин тараал. Би чамд хайртай. Би жигсэн чамд хайртай өнгөр минь гэл өөртөө яриад тэгжээч хүний хоолойны өнгө гарч ирсэн. Тэгэл би яг одоо энэ салбартаа дуу оруулаад нэг 11 жил болж байна. Энэ салбарт хайртай. Гэхдээ ах нь айгүй сони юм лээ. Одоо дуу оруулалтын ямар ч сургууль би төгсөөг. Ямар ч сургууль. Хөтлөгчөөрөөч тэр. Миний сурсан радио телевизийн сургуульд ичнэгээр би хэсэг сурсан. Энэ дээр тайзны хөтлөлт, үг зүй алдаа, утгын язнаа, ам хайрцан онлын талаар сурсан болохоос яг юугийг би практикийн төвшөнд харж гал. Хүн ингэдэг юм билээ шүү дээ. Яг сонирхолтой юм аа л. Үнэхээр дуртай бол сурчдаг юм билээ. Сурдаг юм билээ ерөөс. Тэгэл дууруулагч болсон. Олон студ, FM, телевизийн юу үүдийг мансан юм шүү те. Үүд мансан. Тэгээ хүн нүүн дуртай юмда өөрөө хайртай байна гэдэг чинь баг тэр их те. Тэгэл найруулагч нар тамхинд явуулна, кофенд явуулна, архинд явуулна те. Архин унгалж өгнө. Олж өгнө. Хаяа мөнгөгүй өөрөөсөө гаргаад өгнө. Одоо хялдагдсан шүү дээ. Тэгжээж нэг эфирт аядууны мэдлэг хөтөлж үзэнгөө лөө ямар гоё юм бэ гэл. Одоо болцсон юм шиг л. Тухайн үед чинь телевиз хүчтэй байлаа. Хөдөөний аав ээж маань үзсэн, олоод үзсэн. Нөгөө хүч ингээд телевизээр гарч ирээд. Шар устэй байсан би чинь. Тэр үед нөгөө Корей стилийг дөнгөж орж ирдэг байсан. Чануу мануу гэдэг кино гардаг байсан шүү. Өвлийн хайрын дөө тэрийг дуурайгаад ягаа оролт зүгээр шар ус үсээ шараар бодуулаад. Тэгээ эфирийн захирлууд чинь нэг найруулагч чинь шар устэй үсээ хараар бодчиход тэр эфирт ингэж гарч болохгүй гэл. Тэгэл хүн чинь гоо сайхан да тэгэл дуу болгонд анхаарч эхэлдэг юм байна. Одоо ч хүртэл би миний сураг юм байгаа шүү дээ. Одоо миний багш бол Отгон гээд яг миний гардаж авсан багш. Тэгээ Монголын радиогийн одоо 40 жил улсын наадам хөтөлж байна да. Монгол улс шинэ нийслэл Улаанбаатараас ярьж байна. Монголын радио Улаанбаатарт 13 цаг гэл хөтлөөд байдаг. Отгон гээд манай соёлын авьяас зүтгэлэн багш маань байгаа. Одоо хүртэл сурах нь маш олон байд юм миний хувьд бол. Одоо ингээд хаанууд яг дуу харуултын яринс би гармааргүй байгаа шүү. Одоо нэг би бас нэг ТV Cocktail инхвэрхийн нэг подкастыг үзчихсэн чинь нэг бас маш олон жил дуу харуулсан юм билээ тий. Олон жил хэлгүй. Тэнгүүт тэр хүний нэг одоо бүгдийг нэг киног нэг 3 марлоод болгосон нэг төвх байсан шүү хөгжилтэй. Тий. Нэрийг өөрчлөлөө тий. Яг тэр шиг хаад одоо таны нэг Монголын одоо ингээд нэг бүх айлуудыг орой болгон үздэг ч юм уу тийм одоо солонгос сериалууд л байж магадгүй. Яг маш олонд хүрсэн тийм олон ангид кино байгаа юу таны дуу харуулсан. Хадам ээж өөр хадам охин дөө гэдэг нэртэй кино. За. Их сонь штэ. Тэр болохоор солонгосын олон ангид 63 ангитай кино. Араас нь үш хонзонгийн нууц гэдэг. ТV-сээр гардаг үлээ. Үгүй. Ямар үндэсний телевизээр гардаг байсан тухайн үед. ТV-сийн 2 дугаар сувн үгээр гардаг байсан баг. Тэгээ тэрний нөгөө одоо солонгос кинонууд Кимуд олонтой шүү дээ. Ким Прокурор гэх. Ким өмгөөлөгч, Ким туслах гэдэг. Чомина гэл. Би Чомина Ким хоёрын дүрийг авч ирсэн байхгүй. Аав хүү хоёрын дүр. Тэгэл Чомина би Венер группийг чамд захируулж өгмөр байна. Би тэнд хайргүй. Саяхан хайргүй хаваа. Надтай дахиж битгий юм яриараа гэл ингээл өөртөө яг. Яг уран сайхны киноны дуу оруулалтын үед бол би маш түүх байхгүй. Одоо ч өөрийгөө түүх. Одоо ч түүх. Би бол одоо манай акулууд байна шүү дээ. Манай ах нар одоо чиний хэлдэг инко яа. Манай ялалт ах бүр ориглын өстэй. Ориглын шүү дээ. За тэгээ манай үндэсний олон нийтийн радиод ажиллаж байгаа манай одоо тусгай салны дэндүв байна тийм ээ. Батуулд байна. За тэгээ манай Сарнай, Чимгээ маш олон Эрдэнэ хорл гэх маш олон дуу оруулагч нар байгаа.
хүмүүс нөгөө нэг ярихтаа ингэ тийм лээ. Одоо жишээ нь гадаад киног орс хэл мэддэг хүн ч юм уу орс хэл дээр үзэхээр тэгж гоё наалтад хүүгнэ. Яг зүгээр орчуулад хүргэсэн. Тэгэхээр энэ нөгөө Монголны баялагтай байдаг ч юм уу эсвэл манай дуу оруулагч нарын чадварт байд юм уу? Чадвар шүү дээ. Бас сайн мэдгүй. Маш гоё яг төрлөх киногоо үзэж байгаа юм шиг гоё хүлээж авдаг. Одоо энэ хуучны нөгөө үндэсний телевизээр гардаг байсан нэг би одоос нэрийг хэлж мэдэхгүй нэ. Хүн болгоны нөгөө нэг сэтгэлд нэг хоногссон орс киног нэг дуу оруулдаг байсан хүн хин юм бэ тэр? Нэг хөгшин ах. Дармаа бас. Дарам сүрм. Доочлаараа. Дарам сүрм. Тэр хүн бол та яг хүн болгоны хоолойгийн сонсоор хүн болгон мэддэг те. Зүгээр л хажууд нь хоолойг сонсгол хажууд радио явж байгаа юм шиг. Кино үзэж байгаа юм шиг байдаг байхгүй. Дарам сүрм ах. Нэргүү баатрах. Борхон одоо уран сайхны кинонд дуу оруулах гэдэг чинь ерөөсөө нөгөө манай дуу оруулагч нар чинь яг хэлтэй устай хүмүүс хийдүүлээ те. Бас хэцүү шүү дээ. Анхны хүртэл өнөөдөр англи хэл муу байхгүй. Тэгэл орчуулгын киноны дуу оруулалт за дуу оруулалтын өдөр шүү гэдэг ийм зузаан текст өгдөхгүй. Ийм зузаан текст. Тэгэл хуваарлал дүрэндээ орно, уншлаганд орно. Тэр чинь зарим текстийн жоохон өөрчлөхгүй бид нар найруулагчтай бол. Тийм үү. Та нар одоо орчуулагч хүний 50% текстийг өөрчилдөг нь юу юм? Хүсээгүй эмоцонд орохоор өөрчилдөг байхгүй. Тэ? Зүгээр л бүгдээрээ дайраад гэдэг текст байх шүү дээ. Зүгээр бүгдээрээ дайраад алуу дайрцгаая гээл. Нэмээд байгаа үстэй бид нар чинь. Зүгээр бүгдээрээ дайраад гэдэг ганцхан англи үг байгаа шүү дээ. Бүгдээрээ дайраад алуу дайрцгаая гээл. Тэгэл хоёр хүн оролт хэрэлжэнгууд Америк хараалууд хүртэл орж ирдэг. Нав шимний чав жөдгөр аваасаа. Ханаа лэгсэн өгцгийг чинь бэ гээл ингээл. Тэнгүүд агандаа хэцүү байдаг гэсэн. Яа нэг амар хараал шүү. Наа чи хараал ш Америк шиг боломж. Зүгээр тэр чигээр нь уншгаал. Америк кино үзэж хахад бид нэр за би заахад би тиймсэн англи мэдэхгүй л дээ яг үнэ. Тэнгүүд Америк киног ч юм уу одоо Холливуудын кинонуудыг эх орныхоо хэл дээр үзэхэд бид нар чинь яг тэр хошигнол маасууд дээр нь гоё инээж гинэ гэдэг чинь энэ бол нөгөө нэг орчуулагчдын дуу оруулагч хүмүүсийн чадал байна л гэж миний хувьд бол хараад байгаа. Ялчгүй бас энэ дуу оруулалтын яг энэ урлагт бас яг би өөрөө бас ингэж хүндэлж биширч явдгийн хувьд бол маш гоё гайхалтай. Надад ч та одоо тэр Дарма гэдэг хүний хажууд бол ингээд сууж явахтаа ингэж хажууд радио явж байгаа юм шиг сонсогддог. Хажууд нь ерөөсөө ингэ салгална шүү дээ. Нүүрлөө нь харахаас ч би санаа зовно. Тийм амар хүндэлмээр юм байхгүй. Ёс зүй за тэр нөгөө байгаа байдал те. Нэг текстийг зүгээр шууд хараад наа текстээ хийчих гэл өөр уншчихдаг. За манай одоо талигач Чулуун Батах байна. Үндэсний одоо нэг радиод байсан. Талигач болсон. Одоо хүүхэд нь Идэр Чулуун гэдэг байгаа шүү дээ уншдаг. Идрээ ах. Маш олон кино, маш олон одоо кинонд орж байгаа үгүүг нь би мэдэхгүй. Олон нэвтрүүлгийн хоол уншдаг. Рекламны тий. Тэгсэн мөрлөө дуу оруулагч гэж явдаг байхгүй. Тэгэл одоо энэ уран сайхны кинонд дуу оруулагч чинь орчуулагч дуу оруулагч нар ил чадвар. Манай Монгол дуу оруулагч нар үнэхээр чадвартай. Яг наалдуулж өгдөг. Тухайн одоо Жек гэдэг залуу бүр үзэн ядуулж чадна. Нөгөө эргээр нь ч гаргаад ирчих чадна. Тухайн хүний хоолойны өнгө импульсаар. Тийм амар. Хүчтэй их юм уу? За одоо хоёлаа энэ талаар юу? Одоо хоёлаа таны ток шоур орноо. За. За хүслэн ток шоу одоо хийгдэд нийт хэдэн дугаар хийж хэдэн жилийн хугацаанд хэдэн дугаар? 128 дугаар. За болсон болоог баг 200 дугаар байгаа. Зарим нь цацаач үү? Зарим нь цацааг. Хүмүүс ингэдэг юм билээ шүү дээ. Яг зочнууд маань ерөөсө занаатаа битээ ярьж ярьчаад болио гэл. Тэгээ би одоо дур мэдээ засчвал би хэрэгтэн бол. За нэг 120 дугаар. Одоо 5 жил болж байна. 5 жилийн хугацаанд. 10 сарын 20-нд анхны хайферийг засчихсан. Яг энэ миний зүгээр 18 юу 20 оны. 20 оны. За. Яг коронавигийн үед. Миний карьерийн зүйл одоо өөрийн гэсэн ток шоутай бол. Зүгээр нэг ярилцлага юм шиг гоё барууныг чиглэсэн гээл. Би чи барууны гэдэг үг хэрэглэнэ өөрөө баруунд очиж үзээгүй болтол яг тухайн үеийн нөгөө Америк шоунуудыг үзсэн. Одоо late night-аас ахвал амар гоё шоунууд байдаг шүү дээ. Тий Америкийн шоунууд байдаг. Тэрийг үздэг. 100 копидгүй мөн яг тиймэрхүү жоохон агаар оруулъя тийм үнэр. Тэрийг л жоохон үнэрлүүлэх хичээсэн. Тэгээ тухайн зочин маань зүгээр нэг одоо би хотын дараа хүртэл авчираад гоё чөлөөт ярьдаг. Хотын дарахт яах дандаа улс төр ярина үстэй. Тийм шүү дээ. Нэг ч улс төр ярихгүй сайхан ингээл чөлөөтэй та юу идэх дуртай тий. Тэрний чинь л байна. Тийм л зоригтой болохыг хүсэж байгаа. Зорилго маань тог шоу юм аа. Би бас ер нь бас манай подкастын чиглэл бас ер нь тийм.
бид нэг амар ирчээл нийгмийг шүмжлэл угаасаа л хар бараан зүйл зөндөө байгаа юм чинь. Хоёулаа тимийг ярих юм бол барыг 2 цаг болно. Тийм ээ. Тийм болохоор би бас тэгэж ер нь их хүсдэг. Тэгээд одоо аль болох тэрлүүгээ яалтчгүй бас орчдөг юм байлээ ер нь жоохон тий. За хүслэн ток шоуг би бас хаа яг нэг үнийг хэлгээд нэг 2 3 дугаар энэ л хальт харж байсан тий. За нэг тастаад явж байгаа рилүүдийг харж байсан. Тэнгүүд зочид өстө хамаагүй байх шүү л. Хамаагүй. Өстө хамаагүй байх шүү л тий. Тэгээд сэдв бас хамаагүй байх шүү. Зүгээр сайхан ярилцдаг. Одоо жишээ нь нийгэмд анхаарлын төвд байгаа хүмүүс шүү дээ. Шууд оруулаад за яг яах гэдэг юм. Одоо чинь олонний танилныг сайхан жүжигчин орууллаа шүү дээ. Таны багнаас юу те та ийм тийм хэрэггүй. Яг үндэ л үзэгч нарын тэр дуучин жүжигчний багнаас үзэгч нарт ямар маа. Тийм шүү дээ. Ямар ч хэрэггүй хайрын цаг байхгүй. Зүгээр л нэг шууд асуучдаг. Та яг одоо ингээд гараад хүнтэй муудалцдаг. Юунаас болж зам дээр муудалцдаг. Тэр чинь хүмүүс сонирм байхгүй. Тэгвэл энэ жүжигчин ямар характертай юм те. Ямар гоё тэгвэл ийм хүн юм биш. Тэгээд Монголын ард түмэн мэдгэлтэй үзэгч нар. Тэрэн дээрс гоё яриа үүсдэг. Чин сэтгэлээ гоё жөлөөтэй. Сайхан юу вайн уугаа суудаг те. Тавигдтаа зогсоход яг гоё яриа өрөнд үүсдэг. Яг л тийм. Гоё чөлөөтэй байх юм бас шоугаараа хүссээд идэх юм байна шүү дээ. За одоо цаашаа хийх төрнө. Хийж байгаа. За. Одоо нөгөө төр зогсоогоод яг нөгөө дугааруудаа бичиж байгаа. Бэлдээд. Жохон жил апдейт хийх гээл үзээд байна. Одоо бас дахиад шин гоё агаарууд оруулаад. Тий агаарууд оруулаад хажуудаа хөгжимч тоглуулаад те ингээд. Жохон ийм хүмүүс зэрэгтэй ч юм уу тий. Цар өрөөтэй. Зүгэл. За хүслэн хахад бол бас та залуу шүү дээ. Залуу. Түнгүүд хаа ер нь бол за та бас нэг амбицлжсэн юмда за одоо чинь та магадгүй нэг 10 жилийн өмнө би өөр нэгэн ток шоута болон доо гэж очил тэрэндээ магадгүй үрсэн байна тийм үү. Ойрын амбицлж байгаа зүйл чинь мөн цаана за бистэйг энэ дээр л үрчвэл бас би өөртөө нэг баярлаа гэж хэлэндээ гэж тиймэрхүү зүйл байгаа юм. Ерөөсөө ток шоу. Ток шоу. Цааш хүмүүс ингэдэг юм бил. Ихийг нь тэгж. За яасан. Сонгуульд бэлдээл байна уу? Сонгуульд бэлдэх гэж би ток шоу хийх гэж шүү дээ. Энэ сонгуул болно уу, болохгүй юу? Энэ намайг өхөн өгтлийн ток шоу маань явуулж лээ. Энэ миний нэрээ утсан байхгүй. Яг л одоо энэ хүслэн одоо KFC дээр нэг өгний зураг байдаг шүү дээ. Яг л тийм шиг брэнд болох. Хүслэгийн шоуг үздэг шүү дээ гээл. Энэ л миний кайф байхгүй. Эндээс л би өөрөө кайф авдаг. Энэ миний мэрэгжил, энэ миний салбар. Өөр салбар ах нь одоо 8 ч юм уу те барилга уучлаарай. Зүгээр л энэ салбартаа л хамгийн олон үзэгчтэй Азта тийм үү. За яадахтаа нэг Европ дэлхийд даяар гардаг нэг Азта нэг гоё хүн үзчихсэн байдаг те. Нэг Монголын нэг ийм шоу байдаг гэсэн. Энэ л ерөөсөө том зорилго. Хөтлөгч болох юм маань том зорилго өөр байхгүй. Тэрнээс илүү том шоу, дэлхийн том шоу маа гэж тийм агаар юм би ярихгүй. Зүгээр л өөрийнхөө шоуг л маш гоё үзэгчтэй болгоол болоо. Тэр намайг өөр хүссэн үсээгөө тэгээд хийжээгээл аваа явах байлгүй тийм ээ. Би тэгж л боддоо шүү дээ. За тэгээс манай нэвтрүүлгийн хаа юунд итгэж байгаа. За өнөөдрөөс танд SV брендийн Pampan Chips-ийг танилцуулъя. За мөн энэ компотыг танилцуулж байгаа. За манай компот бол сахаргүй. За ямар нэгэн сахарын зүйл ороогүй. Сахар орлуулагч ороогүй. За яг жимснээс гаргаж авдаг. За бас юм аяг болчдөг. Тэгээд мандарины компот байгаа. Та мөн мандарины компот юу идчихсэн үү? Үгүй. Мандарин бол яалчгүй хүүхэд настай холбоотой жимстэй. Тэгээд бас идээр би ингэ задлаа тавьчих. Бас чипсаас ялангуяа хөлдөө мандарин уу? Тийм хөлдөө мандарин нэр ямар ч би одоо анхаал гэж байна. Ямар учиртай байсан бэ? Тухайн үед л намаа хүүхэд ахлаа байхгүй. За манай хамаагүй яхаа нэг шинэ жил болонгууд юу яадаг? Би чипс аягүй дургу. За. Ер нь иддгүү. Иддгүү. Снэкийн төрлийн ер нь зүйл та ирээд. Ямар гоё юм бэ те? Снэкийн төрлийн яг актер идээд иддэг. Чипс мэдээж хүний биед нэг сайн зүйл байхгүй. Тэгтээ чипсийг ятаж тослоггүй гэсэн бид нэ боддог байхгүй. Эндээс нэг реклам гаргадаг юм биш л те. Яг гоё чипс байна те. Маш гоё таалагдчих. За, одоо тэгвэл яг жинхэнэ реклам хэлчихнэ. Яг зүгээр нэг рекламд болох гэдэг юм шүү. Би та нэг текст өгье. За шууд одоо би одоо өөрөө маркетер хүн те. Тэнгүүд та шууд миний текстийг арвижуулаад энэ компот дээр нэг яг рекламны яол уншаад байгаа шүү дээ. За тэгэхээр хэр таныг яс хөрвөх чадвартай одоо энэ дээрээс харчих те. За манай компот сахаргүй аяг болчдөг.
За мөн Монголдо мандрины компанийг анхудаа хийж байгаа. За ийм компот байна. За тэгээд Svi компот тий. Svi компот тий. Svi компот тий. За ингээд хэлчих болох уу? Дахиж нэмэх мэдээлэл авах шаардлага байна уу? За. За тэгвэл манайха хүслээхээ хэдүүлээ рекламны хоолойг нь за дор нүрүүлээд хөтлөө уншидгөө. За сахар үүж. За. За энийг чиг орчин үеийн зүгээр л телевиз реклам байна үстэй тий. Яг уу сошиал медиа телевиз гэж ялгадгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ та зүгээр гой нэг юм хүн үзээд нэг одоо нэг юм сэтгэл тоногсон рекламууд байдаг шүү дээ. Нэг хоолоонууд нь одоо хүртэл. Тэгээ магадгүй тийм байдлаар ч юм уу зүгээр та өөрийнхөө л явчихгүй. Тий, энэ үл юм хөл болно л доо. Хамгийн амттай, үр хүүхдүү гэр бүлийн хамгийн аз жаргалтай амтыг тань мэдрүүлэх сахаргүй Svi компот худалдаа гарлаа. Номгийн мөх салбар оргил супермаркетуудаар худалдаалж байна. Гэж хэлдэг юм уу те? Тийм. Яасан сайхан мандарин бэ? Тийм ээ. Би ч гэсэн энэ дуртай. Хамгийн амттай сахаргүй мандарин худалдаанд гарлаа гэх нэг дээр үе. Иймэрхүү явах байлгүй те одоо бодвол те. За баярлалаа. Бас таалагдчих чинь те. Одоо шууд хоолойг нь тастаж яваад ашиглчихна. Ер нь ерний намттангийн төрлийн чиглэлийн юмнууд рекламны хоолой хэр уншиж та? Маш их. За миний яг олон жил уншсан хоёр газар реклам байт. За. Малчингийн реклам. Одоо малчин шар. Нөгөө нэг малчин шарын рекламууд уу? Одоо сүүлдээ нүүдэлчин мөнх нарны гэрэл Собоко энэ гэдэг болцсон. Малчингийн рекламыг бол 5-6 жил уншсан. Одоо бүр цээжээр дугаарыг хүртэл мэддэг. Хөлдөөгчиг 75 35 орон даяар найдвартай дүгэн малчин компани. Яа, яг нэг малчин компани гэдэг чинь бүр яг юм шүү дээ. За, үслэх юу яана? Үслэн дог шоунаас өөр зүйлөд хөтлөж ийсэн. Зөнд болохгүй юм хөтлөж. Болохгүй юмныхаа талаар одоо хэлээсээ яриа хамаагүй. Тийм шүү дээ. Та одоо яахгүй бол бийдсэн бас яахгүй гэдэг шиг те. Суглаа хөтлөж ийсэн. Суглаа хөтлөж ийсэн. Яг уу ямар суглаа гэдгийг яриад явах юм. Тийм суглаа. Суглаа хөтлөх ер нь хэрэг байдаг юм аха. Эсвэл одоо юу гэдэг суглаа ер нь өөр ямар учиртай юм бэ гэдэг ч юм. Одоо чинь суглаа одоо контент хийж байгаа залуучууд ч юм уу те суглаа бити сурчлаа. Бити сурчлаа. Мөрөөдө тоглоомын сайт бити сурчлаа гэж юм. Одоо бүр замраа галтчихсан шүү дээ. За та суглааг бол удаа хөтлсөн баха. Наа хэсэг хөтлсөн. Тий. Дотор нь болдог лоббиг ч юм эсвэл энэ талаар нэг жоо яриад өгчих боломжтой юм уу? Суглааны ард түмэн мэдж байгаа л үү дээ. Одоо ярьчихлаар ч одоо боо юм болно шүү дээ. Яг үнэндээ бол үнэнч байгаа худалж байгаа. Үнэнч байгаа. Үнэнч байна, худалж байна. Гэхдээ одоо яг суглааны тэр хойно нь ажиллаж байгаа маш том менежмент юм байгаа. Уучлаарай. Супер суглаа би одоо хэлчих. Супер суглааг би бас хөтөлж байсан. Би бүр 3 4 нэр устай хэлж болж. Би одоо би бол шууд хэлчмээр санагдаад. Яат мэдхгүй. Намайг ямарчсан тэгээд Гэхдээ яг аргач чамд ингээд чи ингээд би суглааны хүн заяа. Чи ингээд суглаанд оролцож байгаа. Маш олон үзэж байгаа шүү дээ. 20 мянгаар маш олон суглаа хийж байгаа шүү дээ. 10 мянгаар ч юм. Тийм бэл. Хоримтлагтаа л 50 60 сая те. Тэгэл олонний нүдэн дээр чамд 500 мянга азтай болгож л дээ. Тэр 50 сая юу ч шүү дээ. Тийм л менежмент. Яг үндэ л гэдэг суглаа. Баярлалаа гэн. Таны ингээйлсэн чи гоё. Ямар хүмүүс хөвчлээ аваад идэв тэгвэл. Мэддэг. Би үл тэгж бодсон шүү дээ. Яг суглааг муулж байгаа юм шиг. Суглааг уул нь бол суглаа гэдэг юм бол Монгол улсад л жоохон буруу зүүн гарын гараар баримтлаад байгаа болохоос ш. Дэлхийн нийтээр суглааг бол аюу гоё явуулт юм байлаа шүү дээ. Лотеринууд тий. За тэгэл одоо дэлхийн хэмжээнд тоглоомууд. Тэдрүүл яг бодиттой компани том баян за хоцсон компанид ямар ч алдар хөдөлгөө та манаахан болохоор ингэдэг юм билээ. За ингээд би ингээд нэг ланд 200-ийн азтан боллоо шүү дээ. 30% өгдөг. 30% татварт өгдөг гэж байгаа шиг. Чи 150 сая машин ажиллаа. Тэрний 30% нь би бэлдэх байхгүй. Мөнгөө бэлдчихэж тэгж суглаа машиныг авдаг. Нөгөө Азийн ондоо чи хаана байгаа. Яг миний бодол шүү. Гэхдээ энэ угаасаа тэгтээ энэ татварын систем дэдсэн байгаа баха. Тийм байгаа. Угаасаа татвар систем татвар ингээ авчдаг юм билээ шүү дээ. Яг бас нөгөө талаараа за үнэнч худлаа суглаа гэж та ярьж байна те.
Тэгээд болохоор нөгөө нэг татварын байгууллагын амар өндөр татварыг суглаа явуулж байгаа компаниуд төлждөг болохоор асуудалгүй яваад идэх байх гэж миний хувьд бас боддог. Хардах хэрэгтэй эдэлж байгаа шүү би тий. Иймэрхүү байх. Тэгээд манайха болж игүүл яг үнэн удлаа суглаа юм мэдэхгүй манайха болж игүүл бити бас суглаа авч байгаарэ гэж би хэлчмээр байна. Тэгээд явуулж байгаа 20,000 төгрөгөөр өөр юм ийгэрээ гэд би бүр ахаа бас яг ингэж хүмүүс 200-300 мянгаар нь авдаг заяа. Тийм л. Намаа та бүр надаас л мэдчихэж байгаа тий. 200 мянга арч нэг авах юм. 300 мянга арч авах юм. Тий. Яг би нэг суглаа хөдөлсөхдөө судалсан. Өгдөг юм бил. Өгөөдлээ юм бил. Тэгээд одоо нэг фэйсбүүкээр явж байгаа суглаанууд шүү дээ. Оо тэр үлстэй бүр бүтэхгүй бах уу. Тэрэн дээр бол би бол шууд 100 хэлмээр байгаа юм. Надаа болчих гэж хэлмээр байгаа. Шууд ингээд хүн азтан тодорч. За 150 сая азтан тодорлоо очиж байгаа шүү. Оронгууд яг тэр дансыг ингээд шилжүүлжийг нь харуулж байгаа юм. За би ингээд давхар хамбаггаар нэг шалгасан ирэх тийм нэр байхгүй. Зүгээр подод аваачаад мөнгө шилжүүл айтсан ч байдаг юм уу. Цагдаагийн байгууллагын урдсан сэргийлэх хүмүүс тэрийг бас айгүй их анхааруулад тах шүү лээ. Тэгээд бас манай нөгөө тэгээд анхааруулад улам ихсээд тах юм. Гэл фэйсбүүк үлгүүр суглаа. За манайхаа суглаагаар суглаагаа. Энэ нөгөө талаараа бас нөгөө нэг буруу байхгүй. Байж байгаа зүгээр өж байгаа мөнгө олъё гэсэн сэтгэхүйт хүмүүсээс олон байгаа даа. Зүгээр л нэг бэлэнчилсэн тий. Амар хэлбараа мөнгө олно гэдэг нөхцөл. Суглаа. Одоо би үл нэг суглаа муулаа юм л. Яг гоо лайваар гоо ингэ азтан тодруулдаг юм бас байна шүү дээ. Ингээд би ч өөрөө өдөр нөхөд тоглолт Монголд хөтлөө явдаг. Тэгтээ үл сайхан азтан шалруулчихдаг. Оо 2 сарын билет те. Тийм. Тэрмэр үл яах вэ? Easy. Амар Land Cruiser 2 өрөө байр гэл. Сайн шагнал тэдэн 100 сая төгрөг гээл. Яг хождог хүмүүс байгаа. Зөндөө авж илээ. Авж байгаа. Байрны азтан болсон ч юм байна. Манай гэхдээ яг баттай та яг авч байгаа гэж чадах уу? Манай хамаатны нэг авсан. Land Cruiser авсан. Өө тийм үү. Нэг суглаанаас хоцсон. Тэгээд хамгийн аминд 30% төлөх гэж юм болж байгаа. Тэр чинь 300 эдэн сая юм тийм шүү. 100 сая төгрөг бэлтгэх хэрэгтэй болчиход байна тийм. Тэгээд тэгэхээр л бас манай татварын систем гэж. За боли нэг 2% ч юм уу 5% нь авч болно шүү дээ. 30% шүү дээ. Тийм ээ. Тэгээ яг гоо манайха хүн болгон бас Land 300 Lexus 600 хожихгүй шүү. Тийм бол за доор гарчаад дансруу тагсан маань 10 ч 20 ч суглах худалдаа аваарай. Хоёул орон суглааны юм болчих. За хүслэх юу? За хүлсэн дог шоу хийгдэж байгаа. За мэдээ цаашаа улам илүү гоё булантай, за цочт маадсан илүү сонирхолтой байх бах. Тэ. Тэнгүүд та яг энэ одоо та өөрөө контент бүтээгч юм. Өөрөө яг энэ дотор нь ажиллаа явж байгаа юм тий. Тэнгүүд би одоо сайн нүуний FM-ийн салбар гэдэг шиг телевизийн салбарын уналтанд ороод байгааг хоёул жоохон ярьж болох уу? Ер нь тэгж анзаарч байгаа байна. Тоо олон болохоор чанар мод шүү дээ. Телевизийн тоо олон болохоор энэ яг шууд тоотой хамааралтай. Чанар уу? Тэ одоо энэ телевизийн ер нь одоо уналтанд орж байгаа үзэгч багтаа болж байгаа юм гэж юм уу? Миний хувьд бол ерөөсөө яг одоо хүмүүс ингээд Facebook гэдэг юм гарч ирдэ шүү дээ. Тэ? Сошиал. Тэгэхээр хүмүүс яах юм? Тэгтээ телевиз хилзээч орхиж болохгүй л байна. Хүн баян гэртээ ч ухаалахгүй. Гэртээ сайхан амраал телевиз л үзэн шүү дээ. Тэ? Ахмадууд маань телевиз л үзэн шүү дээ. Яг бодиттой юм бол яг бодиттой мэдээлэл бол телевизээр л гарч шүү дээ. Албан ёсны юм бол телевизээр л үзэн шүү дээ. Телевизээр уналтанд орж ийн гэж би бол харахгүй байгаа. Тоо нь олон байна. Одоо Монголын хэмжээнд нийт 90 хэдэн телевиз шүү дээ. Бүртгэгдсэн. Тэгэл 1-2 дугаар сууг гэдэг бодлоо. Би хаад гэхдээ телевизийг ингэж боддог байсан шүү дээ. Яг миний бодол буруу ч гэж болно л та. Тэгээ сонгуулийн сурчлагаа бэлдэх юм платформ эртнээс бэлтгэгдээд яваад идэх байсан гэж би боддог байсан байхгүй. Яг одоо ч тийм чиглэлээр ажиллаж байгаа эсвэл одоо ямар нэгэн телевизүүд дандаа улс төрийн хамааралтай байж магадгүй бах. Одоо дээр нь сууж байгаа хүмүүс нь улс төрийн гишүүний янз бүрийн хамааралтай хүмүүс байж магадгүй бах те. Тэгээд нөө төлбөртэй одоо контент бэндэд бэлддэг тухайн тиймэрхүү үед байсан те. Тэгмэд одоо ер нь бол тийм чиглэлээсээ гараад илүү контент бүтээх чиглэл рүүгээ орж чадчихагаа лөө. Чадчих. Одоо тийм централ телевиз гоё шүү дээ яг. За нөгөө нэг өнгөрсөн 2 жилийн турш тэр Тэнгисийн ирэг дээр 2-4-7-гийн шоу бүгд тэр телевизээрээс яг үзлээ шүү дээ. Тэгээ иймэрхүү юмнууд хийж байгаа нас гоё баха. Тэгээд таацсан бити ток шоугаа орхиосоо гэж хүсмээр байна. Телевиз маш шандартай контент хийж байгаа телевизүүд байгаа шүү. Тэгээд Монголд яг үнэндээ л гээд одоо Америкт ч юм уу те Сөүл, Японд ч юм уу хэдхэн л телевиз тийм байл шүү дээ. Одоо 8 хон телевиз тийм байл шүү.
5 6 телевизтэй. Тэгэл яадаг үзэх дуртай нэвтрүүлгийг үзчихдэг. Facebook-оор орчдөг. 7 8 телевизтэй юм уу тий? Бүр тэр олон хүмүүс олон сая хүмүүстэй. 10 дотор телевиз байгаа байхгүй юу тий. Тэгэхэд манай Монгол улс дээр 80 90 телевиз байгаа. Яг гоо жанр телевизүүд байна. Гэхдээ арай л олон. Худалдааны сувг, хөгжмийн сувг. Яг гоо байх хэрэгтэй л дээ ардчлалын нийгэм шүү дээ. Хүн дуртай юм үзэх олон телевиз байгаа. Гэхдээ эн чинь нөгөө байх тусам контент үйлдвэрлэх нөгөө чиний яриад байгаа чанар гэдэг зүйл те контент үйлдвэрлэж хэдэн телевиз байна гэдэг нь асуултын нэвдэг болж байгаа байхгүй. Тийм байна. Тэн дотроос тийм олон телевиз дотроос чанартай контент хийдэг хэдэн телевиз байгаа вэ? Тэ? Чанаргүй зүгээр нэг бэлэн явуулж байгаа телевиз хэд байгаа вэ гэдэг нь ойлгомжтой. Хараад л мэднэ шүү дээ. Хүслэн ток шоуг үздэг маш олон үзэгчд байдаг тийм үү? Бага. Хүлээж агаад за одоо хэд өдөр гарна гэдгийг тэрийг хүлээж байгаа үздэг маш олон үзэгчд байгаа хаа. Түнгүүд яг тэр хүмүүстэй чиглээд шоугаараа ч юм уу эсвэл хуваараа ч юм уу та одоо ток шоуноос олж авсан нэр хүндээ ч юм уу ашиглаад сонгуулийн сурталчилгаа хийжсэн удаа байгаа юм. Биостой байхгүй. Би бол одоо энэ ток шоугаа сонгуульд ерөөсөө холбоцох юм бол ёст нэг шалаар унна гэдэг. Гүндэлэг нэг орсон байсан шүү дээ. Тэр ямар сонгол? За яг хөө сонгол хамаагүй л дээ. Зүгээр яг үүнтэй адилхан нэг та зүгээр далд байдлаар ч юм уу нэг сонгол төхөөд ирсэн чинь нэг хүн оролцсон ч юм уу удаа байгаа юу? Байхгүй. Хүмүүс тэгдэ. Чиний одоо сонгол төх чиний гişүү оруулаад нэг нэвтрүүлгийн гоё өөдөн татуулаач гэх юм. Тэр нөхөргүй миний нэвтрүүлэг өөдөн татагдахаас байна шүү. Тийм шүү дээ. Би яхаа тэрнээс нэг 4 сая төгрөг авчоо сайхан. Миний гişүүн гоё шүү. За манай гişүүн манаас ямар мундаг юм бэ? Гişүндээ баяр үргэе гээл ингээд мөрийн хөтөлбөрөөр яриач. Тийм мөрөө та гоё мөрийн хөтөлбөрөөр яриач. Вау наач бас Монголд хэрэгтэй мөрийн хөтөлбөрөөр гээл те. Хэрэггүй байхгүй амар муу харагддаг байхгүй. Тэнийг өөрөө хийж байгаагүй та. Би үл ичин нэрээ. Хэрүү харин тухайн одоо нэр дэвшигчийг зүгээр харин миний нэвтрүүлэгт орох юм бол би жиггээ шаарна шүү дээ. За даяаг чадахгүй. Та урд нь ингэсэн байж одоо ийм яриад болох юм уу? Харин тэрийг л харин чадна шүү. Жинхэнэ зүйлсээ шаардлагатай байж байж гэж. Зүгээр үннээрээ л байх хэрэгтэй. Гоё үнэн. За та нэвтрүүлэг яг сонгуулийн өрөөнийг нөхөр ч юм уу за танаа нэвтрүүлэгт орё хэдэн төгрөгийг гэвэл би. За сонгуул Монгол манай хамаагүй. Зүгээр тухайн одоо нэр дэвшиг ч юм уу олон танигдаагүй нөхөр бол би хизээж оруулахгүй шүү дээ. Оруулахгүй. Шоу гэдэг юм биш. Ямар улаан бал шиг нэвтрүүлэг байгаа шүү. Тэ? Анализ тайм хөтөлбөр байгаа шүү, тэ? Шоу шүү дээ тэр чинь. Тийм ээ. Нэг амар шоунаас нэг амар хүн бас юм ойлгоод ухаарад байх ч хэрэг байхгүй шүү дээ юм л тэ. Гундалаахаа би яах гэж оруулсан бэлэр өөрөө хөгжилтэй юм байхгүй. Өөрөө гэхдээ би баг ингэж боддог шүү дээ. Аюу сонин хүн шүү дээ. Сонингоос л Монголд байгаа амар контент бүтээгчдийн нэг нь гэж боддог. Хамгийн олон дагагчтай. Facebook-ийн хаан гэдэг өөрийгөө тэгээд байгаа шүү дээ. Тэ өөрөө хөгжилтэй бас гой задгаас тэгдэг хүн юм шиг байна. Тэрнээс би юм авах гэдэг шүү дээ. Юу ярих гэдэг юм та. Та тэрнгээр яг юу хэлэх гэдсэн тий. Яриг л зүгээр авах гэдэг. Яг гүндлахаа би чөлөөтэй ярилцсан. Танад очиж гоё ревисгээ уучил та гэл. Өөрөө дэргсэн шүү дээ. Тий. Тиймэрхүү төрөлмөл нусгад хаалт. За яг хүслэхт яг хувьяасаа яг та өөрөө дэмжиж заяа. За энэ үнэхээр зөв юм яриад байгаа залуу байш шүү гэд оруулах байсан уу ер нь? Та ер нь оруулах уу эх он жилүүд ч юм уу? Яг үнэхээр тань таалагдаад оруулна шүү дээ. Бас тэрийг би нэвтрүүлгийнхаа хэлнэ. Гэхдээ бүтэн оруулахгүй шүү. За. Зочноор хийсэн таныг дэмжиж явдаг. Гэхдээ шоу анализ ярилцлага гэдэг чинь шал өөр юм байна юм шүү дээ. Олны тэл хүмүүс яадаг. Жишээ нь би хотын даргаыг оруулаад өнөөдөр хизээч улс төр те одоо нөгөө юу вүлээ нөгөө боржуур тийм яриулахгүй шүү дээ. Тийм асуухгүй. Гэцүү угаас хотын дарга их өглөө яаж яах. Хаяа нэг нөхдүүдтэйгээ ингэчингүүд хэцүү байна уу гэх тиймэрхүү юм асуу шүү дээ те. Ягаад гэвэл эн чинь шоу учраас. Үслэх нэвтрүүлэлт орж иж байгаа хүн болноос асуух юм. Тэгээс манаас нэвтрүүлгийн бас цаг ер нь жоохон төгсөж байгаа шүү. Төгсөж юм тийм ээ. Мэдээж подкастын урилга хүлээн авсан баярлалаа. Мэдээж тас подкастын урилга хүлээн авч чадаа. За би нэг подкаст гэдгийг бодоод иймэрхүү зүйл ярина да. Зөвхөн иймэрхүү юм би бодож явдаг юм да гэж бодсон юм байгаа бол би нэвтрүүлгийн сүүлийн хэсгийг бас зочиндоо үлдээдэг юм. Та өөрийнхөө дотор бодож байгаа ч юм уу эсвэл тиймэрхүү зүйлээ хэлж болно. Би энэ юмыг хүмүүсээс асууж өөрөө
асуултанд нь өртөлж яасан юу юм бэ те бас. Тийм үү. Биш уучлаарай хаа. Би яс өнөөдөр ингээд нэг гоё яг хөтлөгч хүн орсон чи аюу гоё юм байна надаа. Би ч бас хүнийг ингээд нэг яриулах гад заримдаа зовоод идэх хөөх. Тэгвэл би өөрөө гоё яриан дотор нь ороод өөрөө жаргаад подкаст үзэж байгаа юм шиг өөрөө суух чи ямар сайхан юм бэ те. За тэгвэл энэ хай сүлээс танд үлдээч гэж бодож байна. За хэлэх гэсэн зүйл яг хамгийн гол нь миний яг баримталж өгдөг юм байт. Бити амбицлаарай. Зөв талаарч бай, буруу талаарч. Бити хүнд их зангаргаарай. Юу ч чадахгүй нөхөр байж бити актер ингээд бие тоогоорой л гэдэг хэлбэр. Эгого дараарай. Эгого дараарай л гэж. Хүнд амбиц байх хэрэгтэй л дээ яг. Үн цэнтэй байх хэрэгтэй. Гэхдээ хүн болгонд одоо ингээд хүмүүс тэгдэхгүй. Чи ингээд телевизээр би хөдөө орон нутгаар ингээд нутг руугаа явангол те. Ингээл хамгаалагч хүн, цэвэрлэгч хүн те, манаач хүн ингээл хийж байгаа штэ. Тэгэл ингээл найзлал төхрөөл ингээл тэрж шавраал болоо. Чи ингээд зинда гэдэг үгээ манай монголчууд мэдэхгүй ш. Тэрийг амар ашиглана. Чи одоо эфирээр одоо хөтлөгч хүн байж та. Иймэрхүү нөтөдөөс олоогооч лайш та. Аригчтаас яах гэдэг зайгаа бариач гэл. Би нүг айгуу дургуул дээ. Одоо чи битгээр ингээд сайхан ингээ ах トゥ тийм үү. Ойр дуулцыг хоёлаа ганц юм уулаа шүү дээ. Тэгээ тэр үнтэй таарчлаа. Чамаа яах вэ аригч гэж хүлээх хөөх. Тэнгүүл нөгөө хин чи аригч. Өссөн ч нөгөө арих уугаал явуулаа. Тэгэл хүмүүс манай монголчууд шим тэнэг байхгүй юу? Зарим нэг харчаал тэгдэг. Тэгээ тухайн одоо аригчтай яагаад бити нийлгээд байгаа юм? Тухайн хүн яагаад арих уугаад байгаа юм? Тэр хүний зовлонд мэдэхгүй гэж те. Ямар уух шалтгаан болол лууж байгаа ш. Тэрийг мэдэхгүй гэж юм тэгж ярьдаг. Би үл тэнтэй шууд нөхөрлөн за яаж юм биш. Хэлнэ. За дахиж уухгүй шүү. За яг нэг нэг аваад өгчий гэдэг. Жог энгийн би ч нэг амир нэг амбиц нэг юм дургу. Өөрөө ч их ингүүн шүү дээ. Сайхан ингээл дэлгүүрт ороод юм аваад авчин те. Автобусандаа суучин. Машин явдгууд автобусандаа суучин. Сайхан хүмүүстэй ингээд нөхөрлчин. Шорт тавчг дагаач явчин. Ямар ч хүнтэй ямар ч хавгүйтэй хоёр сэдвээр ярилцахад бэлэн те. Их хүн бас яг тийм байх хэрэгтэй юм шиг. Авчраач ус мусын аваад өгчин. Яг л юм байхгүй. Тэр нэг Монгол улс залуучууд л тийм болчиход байгаа. Олны танил хүмүүс олны танил гэж одоо манай энэ баг хүү одоо эмоцийн темка шиг те. Эдгээр бол гоё жүжигчд. Одоо хизээч баг хүү темкаг ходог дээр усаа явж хүмүүс гайхна үстэй. Яг тэмтэй адилхан. Годомч нэг аригч найзанд хараад минь найз суулийн сар хүчинд ороод нэг хизээч тийхгүй л дээ. Гэхдээ ер нь бол эренгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр залуучууд нэг айхтар нэгэндээ бити нэг амбиц гаргаж гараа. Чи од вэ нүү, тод вэ нүү те баян ядуу намайг сайхан нөхрлөөл тухайн зан харилцаанд тийм байвал тэгэл орхичихвол чи ямар тэрний юмар амьдрах гээд байгаа ш. Тэр чинь ийм юм бэ л амар хүм муутай юм байлаа хаал яриад. Тэрний хүм муутай нь яг үндэлэх бид нар тамаагүй байхгүй. Бид нартэй л гоё нөхрлөөл явж ивэл тэрний хүм муутай байна уу те? Тэрний мөнгө төрөггүй байна уу? Гачин замтай байна уу хамаагүй шүү дээ. Тийм ээ. Тэрийг л бид залуучуудаа загчлах гэдэг. За ямар ч байсан тэгээд урилга хүлээ авчихсан маш их баярлалаа. Би ч ер нь бол жоохон философи нөгөө ийм ярих талдаа жоохон тааруу. Гэхдээ өөрийнхөө сэтгэцдэг те. Өөрийнхөө л явах дуртай. За тэгтээ ер нь бол яг амар философи ярих гээд подкаст хийрээл бас хүн сонсоод тэрнээс амар юм ойлгож авах гээд. Яг бид хоёр ярьсан зүйлээс хэрэгтэй зүйлийг бас авчихгүй юу те. Тийм. Бидний зорилго ш подкаст одоо хийж байгаа зорилго үстэй юм чинь. Бас нөгөө нэг талаараа дүүн болохоор ингэж боддог байхгүй подкаст хийх ер нь эхлэхдээ хүнд ингээд нэг гоё би өөрөө нэг юм ингээд бас машиндаа явж байхдаа ингээд подкаст сонсохоор нэг хантай гээд нэг гоё хүнтэй ярилцаа сууж байгаа юм шиг болдог байхгүй яг л тийм мэдрэмжийг хүмүүс үхийг хүсдэг тэрнээс л би нэг авчраал за та нэг сая пост хийсэн чинь ингэчлээс бас амар сэвглээ те гэд яриадахыг ерөөс хүсдэг юм уу зүгээр хүнтэй сайхан бодит амьдралыг ярилцаад миний бас дотор нь юу бодож явт юм бол тэрийг нүс гаргаж ирэхийг илүү хүсдэг. Тэгээд өмнөх үйлрэл дээр бол би хүнээс нэг баярлалаа ухаарлаа уучлаарай гэдэг асуулт асуудаг ус тэрийг бас ингээд одоо ингээд би өмнөх дугаарууд үзэхэр нэг юм чон хүнс болоод байсан юм байлээ. Тэгээд нэг амар хүндэрхээд ч явах те зүгээр л сайхан байгаа байдлаа ярилцъя. Хүнд асуулт хүмүүс амар дургуцдаг байхгүй. Тийм. Хүнд асуулт гэж байхгүй. Эвгүй байдалд оруулаад зүгээр л онцсон асуулт л байхгүй. Тухайн яагаад ууралж ийн гэхэлэр хоёр талтай л жоохон айж юм те. Зөвийг оноод хэлсэн ч байдаг юм уу те. Айлсвал тухайн хүнд жоохон тавгүйж байдаг юм уу.
гой нэвтрүүлэг дуугүй байгаа тий. Утга асуулттай ш нэвтрүүлэг байна. Тийм ээ. Эхэндээ миний ток шоу чи амар утга асуулттай явчихсан юм. Та ерөөсөө л анхнаасаа хутгалсан шарна гэдэг. Тэгээ болоо зөөлсөн байхгүй. За болоо. Би ямар улаан болыг юу шиг байгаа шүү дээ. Хүсэлт ток шоун дээр хаа зүгээр яг юм доромжсан агуулгатай ч юм уу ер нь тиймэрхүү комментууд хэр ирж байна. 190 шүү дээ. 190. Ийм нэвтрүүлэг хийснээс болсон дээр гачин телевизийн салбар нурсан байна. Иймэрхүү юмнуудаар нийгэмд өрчлээ. Хинт чирэггүй тэнэг хөтлөгч, тэнэг сэтгүүлч. Ямар ч боловсралгүй. Угаасаа би мэдэхгүй зүйлээ асууж байгаа юм чинь тухайн боловсралгүй юм шиг санагдаж шүү дээ. Яг л би өөрөө мэдэхгүй учраас мэдэж авахын тулд асуугаад байгаа шүү дээ. Тэнгүүд энийгээ судлахгүй яасан юм чиж байгаа шиг. Тийм ээ. Амар. Бас яг тийм намайг бас нэг юу лээ хиний дугаар дээр тэгээ би тиймэрхүү утгатай бичсэн юмсах. Тэнгүүд би тэрийг өөрөө судлах гад ч юм уу тэр хүнийг тэр сонирхолтой надад санагдал урьж байгаа шүү. Тэрнээс манайх нэг бас за ингээд нэг амар төлөвлөгөө гаргаал тэр зочтой ингэн манай бас тийм байд. Өөр сайхан болчгүй л хаа та өнөөдөр ордож би өнөөдөр цацчих. Хойлоо сайхан ярилцаа нэг цаг гэдэг байхгүй. Хаанаас ийм зочоо олсон хинлэг нь. Тийм үү? Тэ. Зочинтойгоо таарсан телевиз ч чаа. Манайхан ч амар тэгсэн мөртлөө доор ингээ коммент ичсэн хүмүүс ингээл гудамж таарангол сайн чи нэг шоу хөтэлдэгтэй гэл. Нүүлж чагараад шууд хэлнэ үстэй. Нүүрэн дээр байгаа байхгүй. Тэгтээ таас тэр чинь бас хүмүүс нэг манус ингээ орж хардггүй л гэж бодоод тах шүү гэн тий. Би бол тэгээ бицсэн хүмүүс хороо харчдаг. Өөр ямар хон бол миний сонирхолтой байдаг шүү дээ. Яг үнэхээр амар мэдлэгтэй тийм хүн байвал миний имийг тоож коммент ütсэн бэлгүй ямар гоё. Ороод юм асуучих юмсаг ороо харангууд байхгүй. 10 цагийн эрг амжилт үсэ. Намааг л хизээж сайлж байгаа байхгүй. Мундаг хөтлөгч шийдэн жилээ. Зочныг нь мундаг жүжигчин шүү, мундаг эмэгтэй шүү гэж бичнэ. Тэгэл доор нь зармаар хүртэл явчихсан. Булганы айрыг зарна. Манай гоё штэ бас. Бас нөгөө нэг энэ угаасаа энэ сүрэг юм угаасаа байх ёстой юм шиг байгаа маа. Заавал бүх хүмүүс ингээл энэ сайхан шүү, энэ гоё шүү, энэ ингэдэг шүү гэдэг хизээш тийм байх эсвэл шүү. Би нэг сэтгэл зүй нэвтрүүлэг хийж үтсэн. Ийм подкаст дээр. 2 дугаар хийчихсэн. Дандаа гоё эрэг юм ярьдаг, зөв юм ярьдаг. За одоо энэ дээр харин стажик нөгөө сөрөг коммент байхгүй л гэдэгсэн чи байж л. Одоо тарцсан баг. Тэг зочныхоо өөдөөс эвшээлээ гин юм орлоо гин. Наад тэгээд эмч оруулахгүй юу? Чи юугаа мэдтий? Чи мэ нарийн мэддэг гэж мэдтий юм уу? Тэгээ манайхан бас өөрсдөө гоё хүмүүс шүү дээ. Манай монголчууд. Муулахгүй л санаа намардаг юм шиг. Тийм. Тэгж бас гоё стрессээ гаргадаг ч юм уу бас тиймэрхүү төрлийн хүмүүс шүү дээ. За тэгээд юу гарын бэлгээ өгье хаа. За энэ ч бас гарын бэлгтэй. Би өгжсэн бас авч үзтээ үзээгүй юм шүү. За тэгээд өнөөдөр бас хөтлөгч орсон айгуу сайхан байлаа. Тэгээд манай яг SW брендийн одоо гарын бэлгнүүд байгаа. За манай бүтээгдэхүүний дээжүүд байгаа. Тэгээд гэргийдээ бас авчиж өгөөрэй. SW брендийн будаа байгаа. Тэгээд манайх ч будааг сайн хэрэгэлдэг. Цаашдаас нөө танаа гэр бүлийн цаашдаа хэрэглээ болох байх гэж найдаж байна. Одоо ер нь нийтээрээ ер нь будаа айгүй их хэрэгжилж байгаа шүү тий. Одоо нэг амбар хайраад байждаг айл гэж цөөхөн байлгүй тий. Одоо байхгүй л үү тий. За мөн пампан чипс. Миний иддэг чипс тий. За мөн бас энийг бас надад чи идэ пампан гэж таргалчихгүй л үү тий. Айгу тий. Айгүй. За энэ бас юу байгаа? Жимсний жуус байгаа. Сахаргүй тий. Тий сахаргүй. Тэгээд бас хэрэглээрээ гэр бүлээрээ тий. Би бас нэг энийг бас би хаяа подкастн дээр ярьчихсан. Манай нөгөө нэг бүтээгдэхүүнийг би нэг үсчинд орсон чинь манай энэ шилийг гой цэцэг бүсэлтийг сав болгоод тавьсан байсан байхгүй. Тий наач ч амар юм. Тэнгүүд ямар гоё юм бэ гэж шилээ шууд хаяхаас хайран санагдаж шүү дээ. Дахин ашиглах боломжтой. Тэсэн чинь тэр үсчийгч зүгээр нэг цэцэг бүсэлтийг сав болгоод тавьсан бахана надад аюу гоё дулаахан санагдчихсэн. За гүзэлцний компот байна. За мөн за хоёлаа сая энэ реклам явдаг тийм мандрины компоттой танилцсан бол одоо энэ бол тоорын компот байна. Тэгээд мөн макрон жигнэмэг байна. За тэгээд манай SW брэнд яг дээжүүд байгаа. Тэгээд одоо минийхаар бол Чокопа юм байна. Тийм танийхаар бол Чокопа тий. За мөн би хань уута одоо би өстө нэвтрүүлэг бол алгасгүй байл тийм аа. За тань ингэ бэлгэлж. За баярлалаа. Яасан гоё. Би энэ уута болохоор одоо бүр зочин болгон дээр хэлжтэй хаа. Өглөө болгон гоё талхсуундаа гардаг. Энэ чинь уутан байгаасаа гэж өрөөгд. Тэгээ өгдөн шүү. Яахгүй бэлэгдэлтэй байл. Уутан сав, дээш харсан сав гэдэг тий. Энэ ямар гоё чанартай юм бэ тий. Энэ чинь нөгөө хүнс мүсээ хийгээд аваад. Тийм. Одоо яг нэг амар нэг айлын хүнс бэлдэж базаахгүй удаж гэсэн нэг өглөө болгоо нэг талхаа авдаг шүү дээ айлууд тий. Талхсуундаа гардаг тийм уутан байгаасаа гээд өрөөгөө өгчдөө шүү. Тэгээд за SW брэндийнхэндээ баярлалаа.
За тийм үү SV брэндийнхандаа баярлалаа. Тэгээд өстө яг нөгөө нэг метрочиндаа баригдахгүй л яриад байвал яриад л амар зочоо оролцлоо. Яриад л байна. За тэгээд хүслээ ха баярлалаа. Баярлалаа. Цаашдынх нь ажлын амжилт хүсье. Тэгээд мэдээж хүслэн ток шоунаас яг таны зорьсон шиг бүр гоё шоу болоос яг л нөгөө баруунуудын нөгөө нэг хүн үзэхэд аюу гоё хөгжилтэй хошин за мөн гоё бүх төрөл байдаг тийм шоу болоосаа гэж дүүн өрөөж байна. За тэгээд SV подкастын 2 дуусарлын 13 дахь дугаар энэ үрээд өндөрлөж байна. Тэгээ эх 7 хоногт за бүр маш өөр салбарын өөр зочинтой өөр гоё илүү сонирхолтой зочинтой уулзсан гэж найдаж байна. За тэгээд түр баяр та. Баяр та.